Пускай прославится среди героев наши имена. Йоу! Төмөр замчдын цэцэрлэгийн цочдод 5 дугаар сарын 9-ний өдөр тун онцгой өдөр байлаа. Удаан хугацааны дараа анх удаа энд тоглолт боллоо. Проводят концертную программу. Дайны үеийн уран бүтээл төрөх ямар байна вэ? Военное творчество. Сайхан өдөр байна. Янзтай. Играй, играй, рассказывай, итальяночка сама о том, как черноглазая свела с ума. Играй, играй, рассказывай, итальяночка сама о том, как черноглазая свела с ума. Насанд хүрэгчид тоглолт үзэж байх хооронд хүүхдүүдэд сэдэвжилсэн тоглолт мастер-класс зохион байгуулад байна. И мастер-классы. Ягаан модон тесрэг бөмбөг юм. Яасан ч үрч болохгүй. Унгаж ч болохгүй. Унах юм бол та тесрэг бөмбөг дэлбэллээ гэсэн үг. Как Хүүхдүүдийг яаж эх оронд сэтгэлгээтэй болгох вэ? посещать подобные... Иймэрхүү үйл ажиллагаанд оролцуулж, заавал эх оронч дайны сэдвтэй, ялалтын сэдвтэй дуу хуур сонсгох хэрэгтэй. Ямар чухал болохыг мэдрүүлэх хэрэгтэй юм. Рассказывать им о том, как это важно. Вот ты сегодня Чи өнөөдөр бүх сэдвжилсэн тоглоом наадгаад оролцсон байх. Аль нь хамгийн их таалагдсан бэ? больше всего понравился. Я, конечно, Би буу сумтай тоглоомд нь оролцсон. Дуу дуулах нь хамгийн их таалагдсан. но мне больше всего понравилось. Выходила на берег Катюша, на высокий берег, на крутой. Ну что, давайте все вместе сидим, похлопаем. Молодцы, друзья. Подготовка для нас была... Бэлтгэл ажлыг нэлээд удаан нарийн хийсэн. Бидний зорилго бол хүүхдүүдээс эхлээд томчууд хүртэл хүн бүрийг сонирхолтой, дурсамжтай байлгах явдал байлаа. Хүүхдүүд тоглоом тоглож, томчууд квестэд оролцох боломжтой байв. Участвовать в квесте. На праздновании... Ялалтын байр тэмдэглэхээр онц цэцэрлэгт 100 хүн цуглаад байна. Сайн байна уу? Добрый день. Сайхан өдөр байна. Янзтай. Скажи, 5 дугаар сарын 9-нд та ямар уламжлалтай вэ? ну, обычно мы Бид цэцэрлэгт ирээд үйл ажиллагаанд оролцож, найзуудтайгаа уулздаг. с друзьями встречаемся. Өглөө цуваа үзсэн үү? Үзэлгүй яахав. Заавал үзнэ. Зурагтаар л та. Как вам? Өнөөдрийн тоглолт ямар байв? Замечательно. Гайхалтай. Үзээд л баярлаад л дуу болгоныг дагаж дуулаад л бүжиглэлээ. Ёстой янзтай байна. Тоглолт сайхан болж. Өөр амьсгалд оруулж чадж байна штэ. Концерт вообще... Сайхан тоглолт болж байна. Амьд хөгжим нь их таалагдаж байна. Хүнч их ирлээ. Расцветали яблони и груши, поплыли туманы над рекой. Выходила на берег Катюша, на высокий берег, на крутой. Энэ юунд тухай дуу вэ охтуудаа? Она вышла 1938 онд гарсан. Дайнаас өмнө гарсан дуу. Журавличин дайны эхлэл аахгүй юу? журавлей. Это начало войны. Поколение Шинэ үеийн алдлаа гэж айх хэрэггүй юм байна. Санаа зовлтгүй шүү. Ахмад дайчтай. ветераны. Эх орны дайны хамгийн хүнд үед Борис ба Вероника хоёр бие биедээ дурлжээ. Борис фронт руу явахгүй байх боломж байсан ч тэрээр татгалзаж эх орныхоо төлөө тулалдахаар явсан юм. Харин Вероника хайртайгаа хүлээн хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүдийг дурсан үлджээ. Вспоминая их самые лучшие моменты.
Летят журавли культовый. Товруу нисэн од нь бол найруулагч Михаил Калатозовын домогт кино. Уг кино дайны дараах цаг үеийн бэлэг тэмдэг болон зөвлөлтийн үзэгчдийгч Каннын кино наадмын мэрэгжлийн шүүгчдийгч байлдан дагуулсан юм. Одоогоор Каннын наадмаас шагнал авсан зөвлөлт холбоот улсын цорын ганц кино Хിവэр байна. Тус бүтээлийг хүндэтгэн шинжилсэн тайзны жүжигт өөр өнгө аяс нэмж 2 дугаар зэрэглэлийн дөрүүдэд онцгой анхаарал хандуулжээ. Үүний нэг жишээ нь Кабарегийн од Антонина Дьяконова түүний дүрийг театрын дуучин Кристина Рагель нар амьлуулсан. Театра Кристины Рагель. Бүх дүрийг ойлгож зөвтгөж чадах хэрэгтэй. Ингэснээр тухайн дүрийн санааг үзэгчдэд хүргэнэ. Би ч бас өөрийнхөө дүрийг зөвтгөж байгаа. Гэхдээ амьдрал дээр яг адилхан хүн болохоос зайлсхийдэг. Тус жүжигийг ялтын өдрөө тохиолдуулан бэлтгэжээ. Зохиолын хөгжимчнөр Алтан баг шагналт Артур Байдог урьсан байна. Жүжиг нь хөгжмийн драм гэх шин чиглэлээр бүтээгджээ. Ямар ч хязгааргүй дуу авааны хүчээр энгийн хүмүүсийн хувь заяаг томоохон үйл явдлын дэвсгэрт харуулдаг жанр юм. Фоне глобального события. Түүх нь өөрөө гонигтай юм л да. Энэ бол дайн руу явсан хүмүүс ард талд үлдсэн хайртай хүмүүс нь хэрхэн ханддгийг харуулсан түүх. Зарим нь сайнаар, зарим нь муугар илэрнэ. Одна из находок. Жүжигийн нэг сонирхолтой шийдэл нь дайнтай үеийн эх орон буюу Владивостокоос Брест хүртэлх газрын завгар. Хүн бүр ялалтад итгэж байсан. Жүжигийн зохиолыг 1943 онд Виктор Розов бичсэн бөгөөд 2 жилийн дараа ялна гэдгийг урьдаас мэдэрч байсан нь жүжигийн бүх хэсэгт шингэжээ. Литературные основы спектакля. Манай гол дөрүүдийн байр суурь бол шат. Тэндэл хүлээсээр байна. Харин Вероника бол зураач. Тэр ч мөн хүлээн. Энэ бол орон зайн бэлэгдэл. Улс орны сэтгэлгээний хэтрүүлэг, уран дүрслэл юм. Музыкальная драма «Летят журавли». Товруу нисэн од нь хөгжмийн драм нь Грани искусство төрийн бүс байгууллага эрхүүгийн хөгжмийн театрын хамтран хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийн соёлын санаачлагын сан болон эрхүүгийн соёлын амны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа соёл эх оронч төслийн гол бүтээл болж байна. Эхний тоглолт ялтын өдөр болсон бөгөөд дараагийн тоглолт 5 дугаар сарын 29-нд болох юм а. Специально для программы «Новости». Өөр байгалийн хязгаарын оюутны хавар 2025 уламжлалт наадмыг энэ жил ч мөн хөтлөгч дуучин Вячеслав Макаров нээжээ. Тэрээр читада тусгаалan гэрч авьяаслаг залуусыг өөрийн биеэр дэмжихийн сацуу нэгэн цагт өөрөө хүртсэн бүх Оросын оюутны хаврын наадамд оролцох эрхийг тэдэнд олгожээ. Хүүхдүүд бүх төрөлд мундаг байлаа. Шалгуур нь маш өндөр түвшний. Тэр утгаараа 1-р зэргийн шагналтай. Гэхдээ энэ жил мэрэгжлийн шүүгчдийн Гран Пригээс гадна оюутны шүүгчдийн Гран При бас би өмнөх жилүүдийн ялагчид шүүж байгаа. Наадамд хөдөө орон нутгийн 600 гаруй оюутан оролцож гала тоглолтын үеэр төрөл бүрийн үзүүлбэрээр шүүгчдийн анхаарлыг татжээ. Зарим нь үндэсний бүжгээр, зарим нь хошин үзүүлбэрээр, харин зарим нь сэтгэл хөндсөн дуугаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн байна. Өглөө эртлэн эхлэж шөнө орой хүртэл үргэлжилсэн өдөр тутмын бэлтгэл гала тоглолтын өмнөх өдрүүд инхүү өнгөрчээ. Хоол идэх, дуг хийх, богинохон завсарлага байсан ч шахуу хуваар оюутнуудад ядрах зав өгсөнгүй. Гэсэн ч тэдэнд ядрах сөхөө алга. Учир нь өөрсдийгөө бүрэн дайчилж бүх чадлаа гаргах шаардлагатай байлаа. Бид өнөөдөр гудамжны хэв маяг дээр суурилсан бүжиг бүжиглэнэ. Бидэнд энэ бүжиг таашаал авчирдаг. Үзэгчдэд ч бас тэр мэдрэмжийг хүргэхийг хүсэж байна. Монгол бүжиг бүжиглэнэ. Монгол ёс заншлын дагуу. Шүүгчид оюутнуудын уран чадвар, дууны гүйцэтгэл, тавилт, тайзан дээр өөрийгөө хэрхэн авч явж байгааг үнэлжээ. Бас хувцалтайгч үнэлсэн бөгөөд энэ шалгуурт бүгд онцтон авсан байна. Оюутнууд өөрсдөө хувцас хийж дүр төрхөө нэгт бодож ажиллажээ. Гэхдээ шүүгчдийн хэлснээр хамгийн том гоёл бол тэдний байглаасаа заяасан бусдыг татах чадвар ажээ. Урам зориг итгэлтэй байдал. Тэгэл болоо. Бид Полянка гэдэг ардын бүжиг бүжиглэнэ. Удаанч бэлдсэн. Нарийн ширийн хөдөлгөөн бүрийг нэгтэлсэн. Өнөөдөр үзэгчдэд юу чаддгаа харуулнаа. Ялагчид эх жил бүх Оросын оюутны хаврын баярт оролцож улсын хэмжээний тайзан дээр авьяасаас орж Гран При шагналын төлөө өрсөлдөнө.
Верхний Яшкульском водозаборе Батухаси. Ус тавилаа. Бүгд найрамдах халимаг улсын тэргүүн Батухасиков, Верхний Яшкул Элиста чиглэлийн 3 дугаар ус дамжуулах шугамын ашиглалтын өмнөх туршилтын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Верхний Яшкулийн ус татах төвд тэрээр гүйцэтгэгч компани ерөнхий захирал Роман Журавлевын хамтаар шинэ хоолойг албан ёсоор нээсэн юм. Гүйцэтгэгчийн мэдээснээр шугамын угсралт, суйрлуулалтын ажил нэлээд хүнд нөхцөлд хийгдсэн ч товлсон хугацаанд бүрэн дуусгажээ. Элиста хотын захирагч Алдар Лижиков тэргүүнд тайлагнахдаа 18 км урт шугам дагуу нийт 19 холболтын камертай мөн 3 км тутамд усаагаар гаргах хаалт болон урсгал сэргэхийг хязгаарлах нэг чигийн хавхалгууд суйрлуулсан талаар онцолсон юм. Тэрээр шинэ ус дамжуулах шугам ашиглалтад орсноор Элиста хотын иргэд бөөнөрөө ус таслуулах асуудлыг мартах болно гэж мэдэгдлээ. Харин улсын тэргүүн Батухасиков энэ төслийг хэрэгжих боломжийг олгосон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон засгийн газар талархлаа илэрхийлсэн юм а. Путина и правительство страны. Это старт. Өнөөдөр бид туршилтын ажлуудаа эхлүүлж байна. Энэ 5 дугаар сард бүх туршилтаа дуусгаад 6 дугаар сараас эхлэн усыг доктортой бүрэн хэмжээгээр нь нийлүүлнэ. Анхны гэрээ ёсоор 8 дугаар сард эхлүүлэх байсан ч бид халуун зунтай бүс нутаг учраас хэрэглээ нэмэгдийг харгалзан хугацаанаас өмнө амжууллаа. Энэ бол ялтын 80 жилийн ойд дөхөж буй энэ цаг үед сайхан мэдээ юм а. Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Оросын улбаны улсын засгийн газарт гүн талархал илэрхийлье. Бид ажиллаж байна. Итгэлийг низээж алдахгүй. Бүх зүйл халимгийн ирээдүй Орос орны төлөө. Потому что у нас жаркое лето. Глава Калмыкии. Улсын тэргүү усан хангамжийн инженер мэрэгжилтнүүдийн хүч хөдөлмөрт онцгойлон талархал илэрхийллээ. Тэдний ачаар Элистэй хотын иргэд усгүй хоцрохгүй бөгөөд аврагчид цаг агаарын хүнд нөхцөлд осол гэмтлийг засаж шин шугамын бүтээн байгуулалтад ч гар бие оролцсон байна. Понимаете, так сложилось, да? Энэ олон жилийн турш дэд бүтцийг сайжруулахгүй орхисон байсан. Харин өнөөдрийг хүртэл Элистэй тус ирж байсан нь хамт олонны маань зүтгэл тэсвэр хатуужлын үр дүн байсан юм. В городе есть вода, Это действительно Үнэхээр манай хотын бааtruуд шүү. Биднийг хотын орсон суугчдыг нэг чухал зүйл болох усаар хангаж байсан бааtruуд юм. самым важным элементом это водой. Зима, осень это будет. Өвөл намрын цаг үед бидний хувьд үнэхээр хүнд нөхцөл байлаа. Манай залуус хүзүүгээр татсан шавар шавхаад орж байж осол гэмтлүүдийг засч байсан. Шинэ усны 3 дугаар шугам ажилтад орсноор манай ажил их хөнгөвчлөгдөж байна. Ингээд бид бусад шугамын ажлуудад төвлөрч чадах боллоо. Это большое подспорье для нас. Теперь руководство Харин одоо бүгд найрамдах халимаг улсын засгийн газар илүү том төсөл буюу Волга мөрнөөс ус татах дэд бүтцийн ажилд шилжиж байгаа юм. Төслийн зураг төсвийг боловсруулах ажил эхэлсэн бөгөөд хэдэн 10 тэрбум рублийн өртгийн тооцоо гарсан байна. Улсын ерөнхий сайд Гилиана Босхамжиева шинэ шугамыг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барина гэж мэдгдсэн. применения высокотехнологичных материалов. Конечно, главная цель Энэ шугам зөвхөн Элиста хотыг төдийгүй манай бүгд найрамдах улсын нийт нутаг дэвсгэрийн 70%-ийг цэвэр ундны усаар хангах гол зорилготой юм. 2024 оны ханшааруул энэ шугамын төсөв хэдэн 10 тэрбум рубль болж байна. Улсын болон холбооны төвшөнд хамтран хэрэгжүүлэх асар том ажил юм. Бид 2025 онд орон нутгийн инженерийн дэд бүтцийг шинжлэх холбооны төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд зөвхөн Элистэй хотод 8 км шугамыг шинжилсэн. Шинэ усыг хотод хүргэхийн зэрэгцээ хуучирсан сүлжээг шинжлэхгүй бол шинэ усыг үр дүнтэй хүргэх боломжгүй. Бид зөвхөн хот төдийгүй хөдөө орон нутгийн амьдралын чанарыг сайжруулахыг зорж байна. конечно, комфортной становилась не только городская, но и наша сельская среда. Спелись профессионально. Главную песню Дня Победы... Ялтын өдрийн гол дуу хятадын баритон дуучин Шинийн болон Оросын анхны алхам найрал дуу хамтран дууллаа. Орос хятадын хүүхэд залуучуудын хосолсон гар гараасаа бариад тоглолтын хөтөлбөрт 10 гаруй уран бүтээл багтсан байна. Хоёр улсын шилдэг залуу дуучид Россия үндэсний төвд хэдэн сарын турш хамтдаа бэлтгэл хийсэн бөгөөд жинхэнэ нөхөрлөл үүссэн байна. По-настоящему подружились. Эмоции просто захлестнули. Энэ арга хэмжээс үнэхээр гайхалтай сэтгэл авлаа. Дулаан уур амьсгал хүмүүсийн харилцаа маш сонирхолтой. Ард түмний хэв нэгдлийг мэдрэх шиг болсон. С
людьми, с другими хорами. Би Орос найзуудтай болсон, бэлэгч солилцсон. Тэд нартай давтах маш хөгжилтэй байсан. Энэ тоглолт Орос хятадын залуучуудын нөхөрлөлийн эхлэл гэж бодож байна. Үзэгчид ч мөн энэ нэгдмэл сэтгэл нөхөрлөлийг мэдэрч байлаа. Тоглолтын үеэр үзэгчид удаа дараа босон алга ташиж, уран бүтээлчдийг багтан хүлээн авлаа. Орос хятадын хоолой нэг цувраа юм шиг л байсан. Хамтдаа дуулах нь үнэхээр гайхалтай. Тун чадварлаг, мэрэгжлийн сайхан бэлдсэнийг багтан гайхлаа. Маш их хөдөлмөрлөжээ. Баяр хүргэе. Бэлтгэл ажил их, нарийн зохион байгуулалт шаардсан ажиллагаа юм. Эхэндээ видео холболтоор дуулж хамтарсан онлайн давтлага хийж байлаа. Харин 5 дугаар сард хятад оролцогчид Москвад ирж биечлэн давталгаа хийсэн юм. Бид нотыг нь бичиж орчуулгыг зааж өгсөн. Онлайн давталт хийсэн. Энд ирээд бүхнийг хамт тааруулж сайжруулсан. Хамтын ажиллагаа гайхалтай өрнөсөн шүү. Энэхүү санаачлагыг Оросын анхны алхам хөдөлгөөнөөс Хятадын залуучуудын холбоонд анх дэвшүүлж 2025 оны 2 дугаар сард ажил албан ёсоор эхэлжээ. Энэ төсөл онцгой ач холбогдолтой. Учир нь оролцогчид нь ирээдүйг бүтээгч залуус. Тэд түүхээ тэр дундаа дэлхийн 2 дугаар дан, эх орны дан, Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлийг санаж байх ёстой юм а. 2025 оны 5 дугаар сарын 8-нд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Жинпинаар анхны алхам болон Хятадын залуучуудын холбооны хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм а. Гар гараасаа барилцаад тоглолт нь хоёр ард түмний найрамлын түүхэнд нэгэн шин тод хуудас нэмж байна. Хоёр орны дуучдын дуулсан дуунууд соёлоор дамжуулан хүмүүсийн сэтгэлийг нэгтгэж найрамлын гүүр босголоо. Хамтарсан найрал дуу 9 дугаар сард Хятадын Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөн ялалтын 80 жилийн он концертод үргэлжлүүлэн оролцсноо. Михаил Иванов, CGTN, Россия, Москва.